За өнгөрсөн өвлийн нийслэлийн хэрэгцээний мах бэлтгэлийн асуудалтай холбоотой мэдээлэл ерөнхий сайдад танилцууллаа. За үүнтэй холбоотой хийсэн хяналт шалгалтын ажлынхаа үр дүнг бас товчхон мэдээлэл өглөө. За өнгөрсөн хугацаанд өнгөрсөн өвлийн хувьд гэвэл нийслэлээс 5017 тонн махыг нийслэлийн хэрэгцээнд нөөцлөн бэлдсэн байгаа. За энэ нь бол ерөнхийдөө өмнөх жилүүдээс бас нэлээд буурсан юм үзүүлэлт байгаа. За өнгөрсөн хугацаанд харах юм бол дээдлэл нийслэлийн хэмжээнд 12,000 хүртэл тонныг бэлтжижсэн юм үеуд байдаг. Тэгэхээр энийг бас нэлээд бууруулсан юм нөхцөл байдал харагдаж байгаа. За нөгөөтэйгүр мах бэлтгэлийн хугацааны хувьд нэлээд хожуу махаа бэлдээд эхэлсэн. Нэг ёсондоо ард иргэдийн идшээ бэлддэг. За цагаан сарын бэлтгэлийг хангадаг үеуд дээрээ нийслэлийн нөөцийн махыг бэлдэж байгаа аж ахуйн нэгжүүдийн зэрэгцээр махаа бэлдсэн. За энэ нь бол ерөнхийдөө зах зээл дээр хомсдлыг үүсгэх, үнийг хөргөх бас нэг шалтгаан нөхцөл болсон гэж бид бүхэн бол үзэж байна. За яг энэ үгчтэй давхцаад та бүхэн бас мэдж байгаа бах. Монгол улсын шатхууны нөхцөл байдлаас хүнд байсан. Үүнтэй холбоотой орон нутгаас махлуу нийслэл рүү орж ирэх махны хэмжээ бол нэлээдгүй буурсан энэ цаг үе байсан. Тэгэхээр эндээс юу харж байгаа вэ гэхээр нийслэлийн махны үнийн суур түвшин бол энэ жил нэлээд өндөрөөс эхэлсэн. Нэг ёсондоо 20 гаруй мянгаас энэ жилийн махны худалдаа эхэлсэн байна. Тэгэхээр энэ дээрээ цар сардаа тодорхой хэмжээгээр нэмэгдсээр байгаад өнөөдрийн нөхцөл байдал үүссэн байна. Энэ дээр бид бүхэн ямар байр суурьтай байгаа гэхээр экспортын баримжаатай мах бэлдэж байгаа аж ахуйн нэгжүүд, за нийслэлийн хэрэгцээнд бэлдэж байгаа махны хэмжээ, за дээр нь ард иргэдийн бэлдэх махны энэ цаглбарыг нь бас тодорхой тогтоож өгөх ёстой юм байна. Нэг ёсондоо тодорхой хугацаанд нь нийслэлийн хэрэгцээний махаа бэлдэх ёстой, тодорхой хугацаанд нь экспортын баримжаатай аж ахуйн нэгжүүд махаа бэлдэх ёстой. Бусад үед нь нийслэлийн ард иргэд нь махаа чөлөөт тодолдон авах боломжийг нь бий болгохгүй бол энэ эрэлт нийлүүлэлтийн харьцаа маань өөрөө алдагдаад үнийн савлгаа үүсгэх нөхцөлийг бүрдүүлээд байгаа. Тэр үүнтэй холбоотой ерөнхий сайдаас тодорхой үүрэг даалгаврууд өгөөд цагийн газраар, дараагийн засгийн газраар танилцуулах, холбогдох шийдвэрүүдийг гаргахаар, бэлтгэл ажлыг хангахаар бид бүхэнд үүрэг өглөө. Ерөнхий сайдаас ямар чиглэл? За ерөнхийдөө нөхцөл байдлыг тодруулна. Нөхцөл байдалтай холбоотой манайхаас хийсэн шалгалтын талаар авах арга хэмжээний хэрэгжилтийг хангуулах. За дээр нь нөөцлсөн махыг борлуулж байгаа аж ахуйн нэгжүүд дээр яг зорилт зах зээлдээ хүрч чадсан уу юу гэдэг дээр нь шалгалтыг хийхээр чиглэлүүд өглөө. Нийслэлийн махны нөөц ер нь хэвийн хангалттай байгаа гэж хотын дарга Нямбатар мэдээлжсэн тийм. Тэгэхээр яг юун дээр зөрүү гараад ингэж нийслэлийн буруу юм уу? Нийслэлийн буруу гэсэн үг юм. За энэ дээр бол би яг тэдний буруу гэж хэлэхгүй. Ер нь бол зохион байгуулалт хийх шаардлага байна гэж харж байгаа. Нэг ёсондоо экспортын баримжаатай мах бэлтгэл, ард иргэдийн идшээ бэлтгэх, за дээр нь нийслэлийн мах бэлтгэл нэг дор явахар чинь угаасаа тухайн сардаа нийлүүлэх махны хэмжээ ч хязгаартай учраас эрэлт нийлүүлэлтийн харьцаа нь алдагдаад хомсдол үүсэх нөхцөл байдал үүсэж байна л гэж байна. Тэгэхээр нөөцийн махыг магадгүй эрт бэлдэх, за экспортын баримжаатай махыг мөн адил хугацааны хувьд зөрүүлэх ийм шийдвэрүүдийг гаргах шаардлагатай болов уу гэж харж байна.